яа гэвэл энэ удаагийн авч уншаасай гэж бодож байгаа ном маань Эрик Фромын хайрлах урлаг Love and Art гэдэг ном байна. Тэгэхээр эмэгтэй эрэгтэй хүний хайр гэдэг нь энэ зах зээл дээрээс үл хөдлөх олж авч байгаа тайтал гэж зөвлөсөн байна. Эрик Фром энэхүү үл хөдлөх нь одоо ирээдүйд хэр одоо үнэн зүйтэй болох уу гэдэг одоо хоёр хүн хияар эцгийн хайр шиг те биеиндээ тэр их хайрыг итгэлцлийг өгч хайр өөрөө оршин тогтонд юм байна. Тэгээд хайр ч гэсэн бас яг л одоо бидний анхнаасаа суралцдаг зүйлтэй адилхан. Одоо жишээ нь би саксон бөмбөг дуртай. Тэгэхээр саксыг бүр одоо хамгийн эхнээс нь ахуулаад сурдаг. Яаж залах уу, яаж шийдэх үү, одоо ямар хөө өсвөлтэй болох уу гэдэгтэй. Энтэй адилхан бас хайрыг бас бид нар бас энэ амьдрал дээр бас суралцаж авдаг байх нэ. Суралцаж авч иж энэ хайраа одоо өөрийнхөө одоо эсрэгтэлд байгаа өөрийнхөө хайртай хүмүүст өгдөг байх нэ. Тэгэхээр хайр гэдэг яагаад урлуулдаг болчихвоо гэхлээр бид нар хайрыг илэрхийлэхийг яаж суралцахыг мэдгүй болохоор нэг гомдоодог тий хин нэг юу байдалд оруулдаг хин нэг өмчлөдөг гомдоодог тий тэгэхээр би ч гэсэн яагаад энэ намайг авч уншсан бэ гэхлээр би өмнө нь эмэгтэй хүнийг айгүй хайрладаг, мундаг гэж боддог байсан. Тэгтэл яг амьдрал дээр үгүй байсан. Миний хаддаг өнцөг байсан гэхлээр зөвхөн би гэдэг байдал дээр байсан. Бид биш, бусад биш, дандаа би гэдэг байдал дээр байсан. Ганцхан өмчлөдөг өөрийнхөө зүйлсийг нөгөө хүндээ одоо албан хүчээр одоо хэлдэг тий тулгадаг, хийхгүй бол ууралдаг, өөрийнхөө аяж дор байлгахыг хичээдэг, худалдаж авсан үйл хөдлөх шиг өөрөө баг өмчлсөн байсан. Нарцист байсан. Тэгээд юуг өөрчилсөн бэ? Юу нойлоос эхэлсэн бэ гэхлээр энэ зүйлээ тэгээд дээр нь хар гэдэг чинь өвчин. Тэгэхээр би энэ болгоныг бүгдийн өөрчлөхийг хүссэн. Тэгээд айгүй сайн хантай байсан. Тэгээд айгүй мэдлэгтэй, айгүй намайг дэмждэг, намайг үргэлж хайрладаг, үргэлж гоё ном уншдаг, өөрийгөө хөгжүүлдэг тийм эмэгтэйтэй байсан. Тэгээд өөрийнхөө энэ байдлаас болоод алдсан. Тэгээд надад энэ том ертөнцийг өөрийгөө ойлгох энэ гол зүйлийг харуулж өгсөн. Хоёр хүүхдийн маань ээж энэ ертөнцийн ийм гоё өнгөтэй байдаг, ийм гоё зүйлс их байдаг гэдгийг мэдрүүлж ойлгуулж өгсөн. Тэгээд тийм үндсэн дээр ч гэсэн энэ номыг уншсан. Тэгээд амьдрал маань айгүй их чухал зүйлийг их өгсөн. Тэгээд одоо шинээр хайрлах зүйлийг
суралцаа явж байна. 2 хүн 1 хүн болсон ч 2 тустай хүн байна гэдэг нь парадокс. Юу ч мэдэхгүй хүн юу ч хайрлахгүй, юу ч хийж чадахгүй хүн юу ч ойлгохгүй, хүн ямар ч хүнгүй. Тэгэхээр гагцруу ойлгож буй хүн л хайрлна, анзаарна, бас харна. Тэгээд тухайн зүйлд танин мэдхгүй нуудна төдий хэрээр хайр агуу байд юм байна. Тэгээд бүх чимээ хэлцгэнтэй зэрэг ургадаг гэвэл тэр хүн усан үзмийн талаар ямар ч мэдлэггүй гэсэн үг юм байна. Хоёрт болохоор ихийн хайр. Ихийн хайр гэдэг хүүхдийнхээ амьдрал болоод хүсэл шаардлагуудыг ямар ч болзол тавихгүйгээр зөвшөөрсөн хайр байд юм байна. Хүүхэд хайрлуулахын тулд юу ч хийх шаардлагагүй, зүгээр л ээжийнхээ хүүхд тахтал хангалттай хичээл зүтгэл гаргах юм шаардлагагүй. Тэгээд аавын хайрын хувьд чи буруу зүйл хийсэн тул үр дүнг нь өөрөө амсах ёстой. Хэрэг цаашид алдаагаа тавтахыг хүсэхгүй байгаа нөхцөл өөрийгөө өөрчил гэсэн төлөвтэй. Үүгээрээ болон ихийн хайр гэдэг ялгаатай байд юм. Их хүн нөхцөлгүй хайрлах бол аав хүн нөхцөлтэй хайрладаг юм байна. Тэгээд амьдралд 2 өөр зүйл байж хүүхдийг зөв хайраар өсч зөв хүмүүжлэлтэй болд юм байна. Тэгэхээр юмны балансыг барьна гэх үү. Тэгэхээр ихийн хайр бол ямар ч нөхцөл тавихгүй бол аавын хайр нөхцөлтэй хайрладаг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо уялдчихэж аюу зөв хайр болж хүүхд зөв төлөвшөлттэй болж хүмүүждэг юм. Бүхий л хайрын байх ёстой хэлбэр гэвэл ихийн хайр. Тусламж хэрэгтэй үед нь хайрлаж яван одсон ч хэвэндээ байж нөхцөл тавихгүй хайр. Өөрөөр хэлбэл хин нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлна гэдэг нь тэр хүнээр дамжуулж тэр хүний цуг амьдрах бүхий л хүн байгаль хорвоо ертөнцийг хайрлах тухай юм. Энэ агуу хайрыг хэрэгжүүлэхэд тулгардаг саад нь нарцизм, бусад биш өөртөө чиглэсэн хин нэгнийг өмчлөх сэтгэлгээгээр хайрлаж өөрийн хүснээр өөрийн хараа хяналтанд дор яадаг. Энэ гол тайс юм байна. Тэгээд хүн өөрийгөө хоёртой нөгөө хүнийг хайрлна гэхээр өчиг сандаж магадгүй. Тэгэхээр энэний талаар ишлээ сонсъё. Өөрийгөө хоёрт тавьж бусдыг хайрлах ёстой юу гэдэг дээр бусдыг хайрлаж чаддаг хүн өөрийгөө
бас хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Хайр гэдэг өөрөөсөө хэсэгчлэн хуваах боломжгүй. Жинхэнэ хайр гэдэг хүний доторх үйл ажиллагааны илэрхийлэл бөгөөд халамж, хүндэтгэл, хариуцлага болон танин мэдхгүй зэргийг агуулж байдаг гэж бичсэн байна. Тэгээд өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлахгүй, өөрийгөө зөвхөн өөртөө таарсан зүйлсийг л хайж олдог. Хайж олоод өөрөө мэдрээд үзчих юм бол хайчдаг. Тэгэхээр ийм байхыг хүсээгүй. Би маш олон хүнийг хайрлахыг, маш олон урам зориг өгөхийг, яаж өөрчлөгдөж болдгийг яаж эрэгтэй хүн ялангуяа яаж гоё өөрчлөгдөж болдгийг, яаж гоё тэр зүйлийг олон хүмүүст өгж болдгийг харуулахын тулд, өөрөөрөө дамжуулаад үзүүлэхийн тулд хичээж явж байгаа залуу. Тэгэхээр тэгээд иймэрхүү ном байна. Тэгээд хэрвээ бас надтай адилхан зөвхөн өөр дээрээ байдаг бол зөвхөн би гэж боддог бол би л хэцүү байна, би л хийж юм, би л юм байна гэж боддог бол хин нэгнийг бас харддаг бол энэ номыг бас нэг аваад уншаад бас үзээрэй. Тэгээд бас юмыг бас харах өнцөг ч бас өөрчлөгдөж шүү. Тэгэхээр ийм хүмүүс хаанаас бэлтгэж гардаг вэ гэхэлэр хүүхэд наснаас. Тэгэхээр миний одоо хийхийг хүсэж байгаа ирээдүйн зорилго гэх юм бол хүүхдүүдтэй ажиллах. Тэгэхээр хүүхдүүдийг бүр одоо багаас нь ээж аав нар нь ямар хуу хайр өгж байгаагаас яаж гоё одоо хайрлаж одоо сурах талаар. Тэгэхээр хүүхдтэй, ээж аавтай тийм гэр бүлийн сэтгэл судлалын талаар тэгэхээр их зүйлээрээс уулзна. Тэгэхээр намайг ингэж байнга үздэгт бас баярлалаа та нартай. Тэгээд өнөөдрийн маань ном маань ингэж боллоо. Өөрийнхөө сэтгэлийг бас судлаа. Гоё байна. Ягаад гэвэл надад худлаа баг худлаа ярих зүйл надад одоо хэрэггүй. Би одоо үнэн зүйлээрч баггүй өөрийнхөө яг үнэн төрхөөрөө яг одоо үзэгчтэйгээ уулзж байгаа, ярилцж байгаа болохоор надад нуух ч юм уу хаах ч юм тэмцэл алга. Тэгэхээр өөртөө болсон болж байгаа ирээдүйд хийх зүйлсийн талаар ярилцж байгаа. Тэгэд өөрийнхөө уншсан өөртөө маш том зүйл авч үлдсэн номнуудаас хуваалцж байгаа. Тэгээд та нар маань ч гэсэн бас авч уншвал маш хэрэгтэй ном. Тэгээд дараагийн номоор уулзлаа. Баяртай. Дараа